хамт залбирцгаая. Биднийг хайрладаг өршөөнгүй бидний Бурхан амин. Бурхан танаас хол байж гэм нүгэл дотор байсан бид бүхнийг өрөвдөж бидний амсах ёстой байсан хараал шийтгэлийг эзэн Есүс та бидний өмнөөс амсаж эзэн та үхэж цусаа урсгаж бидний нүгэл хилэнцгийг өмнөөс маань үрч дахиж биднийг шүүгдэх шаардлага болгосон энэ агуу нэгүсэл тань баярлалаа. Биднийг Бурханы хүүхэд болгож Бурханы мөнхийн улс руу орох сүр жавхлантай найдварыг өгсөн энэ агуу нэгүсэл тань баярлалаа. Энэ цаг мөчид эзэн таны үнэтэй утсаар аврагдсан бид бүхэн эзний өмнө хамтдаа зүглаад эзний агуу хайр нэгүслийг магтандуулж эзнийхээ үгнээс сурч эзний хамт байдаг ариун нөхөрлөж байгаадаа талархаж байна. Энэ цаг мөчид гисэн эзэн таныг бид нартай хамт байгаа гэдэгт итгэж байна. Та хүн тус бүрийг ажиглан анхаарч Бурхан минь та өөрийнхөө өршөөнгийн мутраараа түшин тулж өөрийнхөө нэгүсэл үгээр биднийг улам илүү шинжлэн босгож бид Бурханы хүүхдийн хувьд ичиг зүйлгүй амьдрахад та биднийг удирдах өгөөч. Энэ дэлхий өдрөөс өдөрт завхарч гэм нүглээр дүүрч байна. Бид үнэхээр сул дорой учраас Бурхан таны тусламж удирдлага байхгүй бол бид нэр таны хүслийн дагуу амьдарч чадахгүй. Та биднийг өөрийнхөө хүч чадлын мутраараа түшин тулж биднийг удирдах энэ дэлхий дээр амьдрах үлдсэн хугацаанд Бурхан таныг алдаршуулж биднэрт хариуцуулсан сайн мэдээг тараах үүрэг албыг сайн гүйцэтгэхэд та бидэнд туслаарай. Улс даяараа манай чуулган, дэлхий даяараа манай чуулган хэцүү хүн нөхцөл байдал дотор сайн мэдээ тараан итгэлээс ахин амьдарч байгаа бүх хүмүүстээр ариун сүнсний хүч чадал нэгүслийнхаа үгээрээ та хамт байж ямар ч зовлон бэрхшээл тулгарсан эзний сайн мэдээг хүчтэйгээр тунгаглаж олон хүмүүсийн сүнсийг эзэн тань руу эргүүлэн авчрах агуу ажлыг гүйцэтгэхэд та туслаарай. Хэрэгтэй үед маань бидэнд өгөө өгч бидний явах ёстой замыг заадаг эзэн минь энэ цаг мөчид гисэн эзэн минь та өөрийнхөө хүслийг бидэнд илчилж биднээс хүсэж байгаа үгээ та бид хүнд илчилж бид нэр таны үгэнд дуулууртай амьдрахад та бидний сэтгэл зүрхийг захираарай. Тун удахгүй ирэх эзнийхээ өмнө ичиг зүйлгүй зогсоход та бид нарыг улам илүү зөвтгөж өгнө. Эзэн Есүсийн нэрээр гуйн залбирлаа. Амен.
Библиэс олж уншъя. 1-р Тесалоник 5-р бүлэг 1-р Тесалоник 5 16-аас 18 хүртэл 1-р Тесалоник 5-ын 16-аас 18 хүртэл хамтдаа уншъя. Үргэлж баяртай бай. Тасралтгүй залбир, бүх зүйлд таларх. Учир нь энэ бол та нарын төлөөх Христ Есүс доторх Бурхны хүсэл мөн. За дэлхийн ертөнц ороо бусгай байна. Дэлхийн төвд болж байгаа, ойролт орондод болж байгаа энэ үйл явдал дэлхийн өнцөг болон бүрт нөлөөлж байна. Хүн төрлөختний түүх тэр газар ихэлсэн. Есүс ирээд сайн мэдээний ажлыг тэр газартаж эхлүүлсэн. Хамгийн сүүлд энэ дэлхийн ертөнцийг шүүх ажиллаж гисэн тэр газар болно гэж Библиэлд зөвнөгдсөн байгаа. За энэ удаа ойролт орондод болж байгаа энэ дан өмнөх дайнуудаас өөр гэж бодож байна. Юугаараа өөр вэ гэвэл Библиэлд төгсгөлийн үед болох дайны талаар гардаг. Тэр дайн бол цөмийн зэвсгийн дайн. Дэлхийн 3 дугаар дайн гэж хэлсэн ч болно. За энэ дайн бол нэг нь ялж нөгөөх нь ялагдах дайн биш, харин Бурхны энэ дэлхийг шүүх дайн. 2 дугаар Петр 3:6-7 тэр үеийн дэлхий усан галавт автан устгагдсан аж, харин өнөөгийн тэнгэр ба газар нь түүний үгээр байгаа бөгөөд галд зориуллагдан оршиж улмаар шүүлтийн өдөр ба итгэл сүсэггүй хүмүүсийн сүрлийн төлөө хадгалагдаж байна. Сүлд нь галаар шүнэ гэж Бурхан хэлсэн. Содом Гомора хотын гим нүгэл дүүрэх үед Тэнгэрээс гал хүхэр бууж ирээд Содом Гомора хотыг галдан шатаасан. Тэр газар одоо дэлхийн хамгийн намд ор газар болох Израилийн сүнсэн тэнгис Дидси гэдэг үхмэл тэнгис гэдэг нэгч загас байдаггүй, ширхэгч ургамалч байдаггүй үхмэл газар. За нэг бас одоо тамиг бэлэгддэг газараа гэж хэлдэг сүнсэн тэнгисийг. За тэр тэнгисийн ойр орчимд одоо хүртэл хүхэр байдаг. За тэнд байгаа хүхэрт одоо ч гэсэн ингээд гал ойртуулах юм бол шатдаг. Тэгэхээр тэр газрыг хүхэр галаар шүүж байсан гэдэг нь баттай. Тухайн үед усаар шүүлт явуулж исэн Содом Гоморог галаар шүүж байсан хамгийн сүүлдний дэлхийн ертөнцийг галаар шүнэ гэж зөвнөгдсөн байгаа. Исая 50:11 дээр гал нацоож галт сумаар бүсэлж гэж байгаа. За та нар өөрсдийнхөө төлсөн галд өөрсдөө орох болно гэж үг гардаг. За олон улсууд цөмөн зэвсэг үйлдвэрлэж байна. Цөмөн зэвсгээрээ бие биентэйгээ өрсөлдөж байна. Гэтэ та нар өөрсдийнхөө асаасан галд өөрсдөө орно гэж байгаа. Хүмүүс өөрсдийнхөө зохион бүтээсэн цөмийн бөмбөгт өөрсдөө үхэж үргэлдэнэ гэж байгаа. Гэтэ энэ дан бусдаас яагаад өөр байна вэ гэвэл бид бүхэн сайн мэдж байгаа Изекэл 38 дээр мөн Илчлэл 16 дээр гардаг Хармогдоны дантай энэ дан холбоотой. Израиль за бас дэлхий дээрх маш том тийм ээ Арабын хүчний нэгэн улс болох Иран улс.
Иран бол Израилийг дэлхийн мөвөрцөг дээрээс үгүй хийх гэж маш их төлөвлөгөө боловсруулдаг, бас цөмийн зэвсэг үйлдвэрлэсэн зорилго нь гэсэн Израилийг үгүй хийхийн тулд байсан. За үүнийг мэдсэн израильчууд Ираны цөмийн эрдэмтдийг маш олноор нь үгүй хийсэн. Тийм ээ, сайхныг хүртэл сайхан гэсэн Ираны хэд хэдэн цөмийн эрдэмтэн ам өргөцсөн. За сая одоо Ираны Хаменеи гэдэг удирдагчийг дагж байсан олон хүмүүс ам өргөцсөн тийм. За тэгсэн хэрнээ л иранчууд одоо хүртэл Израильтай дайцсан хэвээрээ байна. Израилийн ард талд бол Америк улс байгаа. Америк бол Израилийг хизэж орхихгүй. Яагаад вэ? Америкт 6 сая орчим еврейчүүд амьдардаг. Нийт хүн амынхаа 2% тэнцэнэ. Тэр хүмүүс Израилийн, Америкийн эдийн засаг, улс төр, соёл, хэвлэл мэдээллийг атгачихсан байгаа. Их гайхалтай гоц. Одоогийн ерөнхийлөгч Трампын хүргэний хүртэл еврей хүн. Америкчууд еврейчүүдийн заавар тушаалыг авахоос аргагүй байдаг. Америкийн улс төрчид израильчүүдийг эсэргүүцэх юм бол улс төрийн ажлыг хийж чаддаггүй. Бурхан л юу нэг одоо ингэж ах шиг байна. Хуучин гэрээнд израильчууд Вавилонд олзлогдоод 7 жил боолчлогдож байхад 70 жил боолчлогдож байхад Бурхан хүчрхэг гүрнүүдийн хаадуудаар дамжуулан Израилийг хамгаалж байсан, бас зарим нэг хааныг нь ашиглаад израильчүүдийг эх оронд руу буцааж байсан. За Ираны ард та бүхэн сайн мэдж байгаа Орос, Хятад байгаа те. Хятад, Орос бол коммунист засаглалтай улс. Яг Орос энэ коммунист засаглалаас гарсан гэж ярьдаг л да. Гэтэл яг хуучны коммунист маягаараа засаглаж байгаа. За би өмнө нь Москвад жилдээ нэг удаа очиж сайн мэдээ тараахын тулд хэд хэдэн удаа очиж байсан. За сайн мэдээ тараахаас өөрөөр бол очих шаардлагагүй санагдсан. За ингэж хэрвээ одоо Оросд хэлэх юм бол намайг зодож алах бах. Нэр сайн мэдээ тараах гэж л очимоор юм лээ. Ягаад гэвэл Орос бол хүн зөв амьдрахын аргагүй газар юм байл. Өмнөхөр сонио. Орос ч босоо удирдлагатай. Хойд Солонгос ч гэсэн яг л тийм. Эцэгэл 38 дээр гарч байгаа үгийн дагуу Орос олон улсуудыг дагуулж байгаад Израиль руу дайрнаа. Тэр үед гар бие оролцсон тэргүүнд нь гарах улсууд бол Перс буюу одоогийн Иран. Перс улс нэрээ Иран гэж өөрчилсөн тийм. Ямар ч л байсан ард талд нь бурхангүй үзэлтэн, бурханыг үзэн яддаг, бурханыг эсэргүүцдэг коммунист засаглал, за иймэрхүү одоо үзэл бодолтой хүмүүс байдаг. Израиль бол бурханы сонгосон ард түмэн, Израилийн ард талд Америк, Европ байгаа араас нь ингээд дэмжиж байгаа. За төгсгөлийн дан тэгэхээр удахгүй болно. За энэ дайн бол нэг айхтар асуудалгүйгээр дуусах баха. Дууслаа гэж байгаа хэрнээ л одоо тийм ээ. Дайн зогсоох хилцээр хийцэн ирнэл дуусч өгөхгүй хоорондоо дайтал байна шүү дээ. Америкийн зүгээс Иранд үйлдвэрлэсэн 440 кг орчим ураныг Америк руу илгээ гэсэн шаардлага тавьсан. Иранчууд тэрийг Америк руу явуулах болов миний бодлоор л Америк руу Иранчууд явуулахгүй хаа. Иран Америкт бууж өгөх болов бууж өгөхгүй.
Тэгэхээр энэ дан бол сүүлчийн дан биш шүү дээ. Хормозын хоолойноос болоод дэлхийн нийтээр санхүүгийн хямрал, эдийн засгийн уналтанд орчиход байна. За энэ чигээр удах юм бол том асуудал үүсэх учраас энэ дайныг зогсоохоос өөр аргагүй болно. Тэгэхээр энэ дайн дуусахгүй түр хугацаанд хүчээр зогсно. За тэгээд сүүлчийн дан Библиэлд бичигдсэн үгийн дагуу болно. Тэр үе үнэнхээр ойрхон ирчихсэн гэж та бүхэн мэдэгдэхгүй байна уу? За ингэж хэлэхээр яагаад айлгаад байгаа юм? Дайн чинь болж л байдаг юм шүү дээ. Угаасаа л иймэрхүү болж л байсан шүү дээ. Тэгэд байдаг. Гэхдээ одоо энэ болж байгаа энэ дайн бол сүүлчийн дайны оршил трейлер гэж хэлээд хахад ойлгодгүй хүмүүс байдаг. Библиэлд юм гардаг шүү дээ. Түнчлэн та нар энэ бүхэн тохиолдохыг хараад үүдэн дээр чинь үүний ойрхон байгааг бас мэдэгтэн. Ямар нэг юм болохыг хараад эзний дахин ирэх үе болон ертөнцийн төгсгөл ойрхон ирсэн байгааг тийм мэдэгтэн гэсэн. Тэгэхээр мэдэх боломжтой байгаа ч бид нэр энэ төгсгөлийн үед амьдарч байгаа гэдгийг яалтчихгүй нэ. Матай 24-ийн 14 дээр Есүс ингэж хэлсэн. Хаанчлалын энэхүү сайн мэдээ дэлхийд даяар тунгаглагдаж бүх үндэстэнд гэрчлэл болно. Тэгэхэд л төгсгөл ирнэ. Есүсийг энэ үгийг хэлэхэд Есүсийн шавнар хүртэл баттай итгээгүй. За Есүс Ромын цэргүүдэд баригдахад чамдранд бүгд зүхтаад явсан. Гэхдээ Есүс тухайд энэ сайн мэдээ дэлхийд даяар бүх үндэстэнд тунгаглагдана гэсэн. Тэгэхэд төгсгөл ирнэ гэсэн. Тухайд Библийн хуучин гэрээний зарим хэсэг нь еврей хэл дээр, зарим нь арам хэл дээр бичигдсэн байсан. Харин Есүс Тэнгэр рүү одсны дараа шинэ грек хэл дээр бичигдсэн. Грекийн соёл дэлхийд тархаж ирсэн. Тэр үед бичигдсэн. За харин энэ Библи одоо 3700 гаруй хэл аялалгуудаар орчуулагдсан. Дэлхийд даяар тархачаад байна. Хэвлэл мэдээллээр, дэвшилтэд технологиор, хэвлэл мэдээллээр янз бүрийн захилгаан долгионоор янз бүрийн аргаар дэлхийд дахинд тарагдсан байна. Манай Солонгос улс бол дэлхийн зүүн хязгаар. За Япон бол тийм ээ арлын орнуудын хувьд бол хамгийн захын арлын орн. Тэгэхээр манай улс бол хамгийн сүүлчийн тамирчин. Бид нэр хамгийн төгсгөлийн үед аврагдсан. Тэгэхээр бид нэр одоо энэ дэлхийн төгсгөлд дэлхий дахинд тариан дөрөв түүж байгаа юм шиг л одоо бид хүн дэлхий дахинд энэ сайн мэдээ тарааж байна. Япон сайн мэдээ тараагаад хэцүү газар ч гэсэн сайн мэдээ одоо маш эрчтэйгээр тарагдж байгаа. Ямар ч үлээсэн бид хүн төгсгөлийн үед амьдарч байгаа гэдэг нь баттай. Бидний бодож байгаагаас хурдан ирчих болно. Эзэн дахин ирвэл өнгөрсөн хугацаанд аврагдаад өгсөн хүмүүсийн махбод хүртэл сүнслэг биетэй болж амьлна. Амьд байгаа хүмүүс нүд эрэмхийн зур өөрчлөгдөд тэнгэр рүү дэше явна гэсэн. Тэр өдөр ойрхон ирчгээд байна. Бид нэр өглгүүгээр амьдараа эзэнтэй уулзах цаг үед амьдарч байгаа. Тэгээ бидний төгсгөлийн үед ухаантай амьдрах хэрэгтэй. 1-р Петр 4:7 дээр бүх юмсийн төгсгөл ойр ирчгээд байна. Тиймээс бодлоготой, залбиралдаа эрүүл байгтун гэсэн. Бүх юмсийн төгсгөл гэсэнтэй. Бурхан энэ дэлхийг тэр жигт нь сөөрүүлнэ гэсэн. 2-р Петр 3:10 дээр гэвч эзний өдөр хулгайч мэт ирэх болно. Тэгэхэд тэнгэр нүргэн өнгөрч язгуур юмс гал тайлах болно гэсэн. Язгуур юмс гэдэг чинь бүх элемент гэсэн үг. Бүх элементүүд шатаж өггүй болно. Тэгэхээр бүх юмсийн төгсгөл ойрхон ирчгээд байна. Ганцхан хүн төрлөختөн биш, бүх юмс. Бурханы бүтээсэн энэ дэлхий үгүй болох болно. Шинжлэх ухаанчдын одоо мэдээллүүдийг хараад байхаар
цөмийн зэвсгийн дан болвол 30 минутын дотор дэлхийг 100 удаа дэлбэлэх одоо хэмжээний гал дүрлэлснэ гэж байгаа. За энэ улсууд чи одоо цөмийн зэвсгийг хэрэглэх гээд үйлдвэрлэдэг байгаа юм биш. Одоо өөрөөсөө илүү хүчтэй улсуудаас өөрсдөө хамгаалах гэж үйлдвэрлэдэг байгаа. Би энийг байн одоо ингээл энэ улсууд ажиглаад байж байдаг. Аль нэг талаас нь цөмийн зэвсэг харуулах юм бол тэрийг хэдхэн минутын дотор мэдэж аваад өөдөөс нь одоо ингэж хариулт айралт юм. Өнгөрсөн хугацаанд бид нарыг анзаараагүй байхад 13 удаа цөмийн дайн болох шахсан. Хүмүүсийн буруу шийдвэрээс олж, техникийн саадлаас олж, янз бүрийн шалтгаанаас болж цөмийн зэвсгийн дайн болох шахажсэн. Цөмийн зэвсгийн дайн болох юм бол энэ дэлхийн ертөнцийн нүд эрмхийн зур шатах болно. Бурхны шүүлт учраас дахиад хүнд өрлөгтний түүх гэж байхгүй. Тэгэл дуусна. Тэгэхээр бидний төгсөлийн үед амьдарч байгаа гэдэг нь яалтчгүй баттай. За ингэж хэлэхээр арай л хэтрүүлээд байгаа юм биш үү? Хүнийг одоо айлах гээд байгаа юм биш үү гэдэг байдаг. Чи хүнийг айлгалаа гэдээ одоо ямар ашиг байгаа юм бэ те? Энд чи үннийг л хэлж байна. Энд чи үнэн шүү дээ. Одоо дэлхий дээр нийтдээ яг 9 улс цөмийн зэвсэгтэй байгаа. Цөмийн зэвсэггүй орнууд яаж хийж байгаа л одоо цөмийн зэвсэгтэй болох гээд оролдож байгаа. Ямар ч үлээсэн бид хүн бурхны төлөөсөн түүхийн төгсгөлийн үед амьдарч байгаа гэдэг нь баттай үнэн. Энэ сүүлчийн төгсгөлийн үед аврагдсан гэдэг чи өөрөө үнэхээр гайхалтай хэрэг. Үүнээс илүү агуу ерөөл гэж байхгүй. Бид нар үнэхээр Бурханаас ерөөлийг авсан хүмүүс. Бүх юмсын төгсгөл ойрхон ирчгээд байна. Тиймээс бодлоготой залбиралдаа эрүүл байгтун гэсэн 1-4 4-7 ингэж гардаг тийм. Энэ үгийн дагуу бид хөө одоо бодлоготой ухаантай амьдрах хэрэгтэй. ертөнцийн хүмүүс бүгд ухаанаа алдсан яваад байна. Улс төрчид ер нь бүх хүмүүс ухаан мэдрэлгүй яваад байна. Тиймээ хүний төсөөнд ч бухан аргагүй гэм нэгэл хүмүүс хийж байна. Хүмүүс үнэхээр харгис ёрим уу болж эхэлж байна. Бид нэр энэ үед эрүүл ухаантай байж тунгуудахгүй дахин ирэх эзнийхээ өмнө эзэн нэрээ удахгүй ирнэ. Эзэн өнөөдөр ч ирж магадгүй. Эзэн ирэх юм бол бид нэр эзэнтэй уулзах болон тэр бэлтгэлээ хийх хэрэгтэй. Эзэнтэйгээ уулзахдаа зүгээр уулзах болохгүй ч тийм. 2 дугаар Коринт 5:10 дээр учир нь бид бүгдээрээ Христийн шүүх судлалын өмнө гарч ирэх ёстой гэсэн. Илчлэл 20 дээр аврагдаагүй хүмүүс бүгдээрээ үүсийнхээ дагуу шүүгдэж, үүсийнхээ дагуу там руу орох ял авна гэсэн. Үүсийнхээ дагуу. Харин аврагдсан хүн тэм шүүлтэнд орохгүй ч аврагдсан өдрөөс хойш эзний өмнө очин очлоо. Эзэн дотор хэрхэн яаж амьдэрсэн бэ гэдгээ дүгнүүлнэ. Биерээ үйлдсэн сайн эсвэл муу бүхнийхээ төлөө хүн бүр хариугаах болно гэсэн. Энэ шүлтийг яагаад явуулах вэ гэвэл авралыг бүх хүн бурхны нүгүслээр авдаг. Харин аврагдсан дараа авах алдар нь өөр. Эзэн өөрөө алдар суу дотор ирнэ. Эзэн биднийг яагаад авч явах вэ? Өөрийнхөө алдар суу руу оруулах гэж. Гэхдээ энэ алдар гавь нь бүгд өөр байх болно гэж Библиэр гарч байгаа. Нарны завхаа өөр, сарны завхаа өөр, одны завхаа өөр байдаг. Одноос завхаагаараа ялгардаг. Аврагдсан хүн яаж амьдэрсэн бэ? Эзний төлөө зөв амьдэрсэн үү? Зовлон амссан уу? Сайн мэдээг сайн тараасан уу? За үнээс шалтгаалаад авах алдар нь өөр байх болно. Яалтчгүй өөр байх болно. Илчлэл 22:12 дээр харагтун би удахгүй ирнэ. Хүн бүрд үйлснийхэн дагуу буцаанд өлдөх шагналм нь надтай хамт байгаа. Хүн бүрд үйлснийхэн дагуу буцаанд төлөх шагналм нь надтай хамт байгаа гэсэн. Эзэн эрэхтэй хүн тус бүрд шагналтай ирнэ гэж байгаа. Хүн тус бүрд үйлснийхэн дагуу, ажилсныхэн дагуу өгнө.
Тэгэхээр одоо аврагдсан юм чинь девочонд орно. Яг уу баттай аврагдсан бол девочонд орно л та. Девочонд орлоо. Орвол юу болох вэ? Авах алдар нь өөр байна. Бурхан бол бид нар бурханы суу алдар руу орно. Тийшээ ороод авах алдар нь хүн болгоных өөр байна. Яг ямар ялгаатай байхыг мэдэхгүй ч гэсэн яалтчгүй өөр байна. Өндөр тийм ээ зарим нь эзний өмнө очих юм бол зарим нь эзний хүслийн дагуу эзэн дотор сайн амьдралаа гэж магтуулна. Харин зарим нь маш их харамсна. Ингэр эдийг нь мэдсэн бол эзний хүслийн дагуу зоригтой сайн амьдрахгүй явдва. Энэ хөөрхөлтөө махбодоосоо олж энэ ертөнцийн өмнөөс олж би яагаад ийм өрөвдөлтөй хөөрхөлөлтөй амьдрсан болоо гэж харамс болно. За тэгтээ боломж ахиж олдохгүй. Харин биднэрт боломж байна. Тэгэхээр бид нэр хамгийн чухал үед амьдарч байгаа гэдгийг бодох хэрэгтэй. За өнөөдөр 1-р Тесалоник 5-ын 16-аас 18 хүртэл гарч байгаа үгийг сурна. Үргэлж баяртай бай, тасралтгүй залбир, бүх зүйл талархах маш энгийн ойлгомжтой байгааз. Учир нь энэ бол та нарын төлөөх Христ Есүс доторх Бурхны хүсэл мөн. Христ Есүс дотор байгаа аврагдсан хүмүүст хандаж хэлсүүг байна. Бурхны хүсэл юм а гэж байна. Бурхан ингэж амьдраасаа гэж хүсдэгэ гэсэн үг. За товчхон 3 жилиг хэлсэн байна тий. За энэ үгийг би одоо сайн тайлбарлаж чадах болов үгүй болов гэдгээ сайн мэдэхгүй байна. Бас санаа зовж байна. Маш энгийн ойлгомжтой үг боловч маш чухал утга санааг дотроо агуулж байгаа. Эхлээд үргэлж баяртай бай гэсэн. Үргэлж баяртай бай. Энэ бол тушаал. Баярламаар байгаа л баярл, дургу болвол бол гэсэн үг биш шүү дээ. Баярл гэсэн. Үргэлж баярл. Яагаад вэ? Аврагдсан хүн үргэлж баяр хөөртэй байх нэгүслийг авсан. Энэ Тесалоникч болгон тухайд маш их зовлон хавчлагтай байсан. Гэхдээ энэ сайн мэдээг тэд нэр баяр хөөртөөр хүлээн авсан гэж гарч байгаа. 1-р Тесалоник 1:6 дээр та нар үлэмж зовлон дунд ариун сүнсний баяр хөөртэйгээр үгийг хүлээж аван биднийг болон эзнийг дураагчид болсон. Тухайд Тесалоникч болгон чуулган дотор итгэгч хүмүүс маш их зовлон амсч байсан. Тухайн евдээчүүд Христэд итгэгчдийг хавчдаг байсан. Илч Паул Тесалоникт сайн мэдээг тарахад евдээчүүд Илч Паулыг алахыг оролдсон. Тэгээд Илч Паул өөр газар руу очиж сайн мэдээ тараасан. Тэр үед Тесалоникт байсан евдээчүүд араас нь нэхэж очиж жагаад хөөж очиж жагаад Паулыг чулуугаар зохиж алсан. Тесалоник чуулган ийм их зовлонтой байсан. Та нар үлэмж зовлон донд ариун сүнсний баяр хөөртэйгээр үгийг хүлээж аван. Үлэмж зовлон донд. За энэ үед нь сайн мэдээ тарагдаж хүмүүс аврагдсан. Ариун сүнсний баяр хөөртэйгээр үгийг хүлээн авсан. Энэ хүмүүс үгийг хүлээж аваад ихэд баярлсан. Тэгээд бидний болон эзний дураагчид болсон. Элчнэрийг болон элчнэрийн тараасан сайн мэдээг хүлээн авч эзнийг дуурайсан. Тийм учраас Тесалоникч болгон олон итгэгчдэд үлгэр дуурайл болсон. Ингэж та Македон болон Ахай дахь бүх итгэгчдэд үлгэр дуурайл болвоо. 7 дээр ингэж гарч байна. За гэхдээ Илч Паул Тесалоникч болгон яхан дөст үргэлж баярлаа гэж хэлсэн.
Яаж хүн үргэлж баяр хөөртэй байж болох юм болоо? Тесалоник болгон олон зовлон хавчлаг дунд байсан. Гэхдээ шаналаа зөвхрөө гуниглаад байгаагүй. Үргэлж баярлсан. Тэдэнд баярл гэж тушаасан. Яг тэгвэл Христэд итгэж хүн үргэлж баяр хөөртэй байх олон шалтгаантай. 1-р Петр 1-р бүлгээс харъя. 1-р Петр 1:8-9. Нэгдүгээр Петр 1:8-9-ийг хамт уншъя. Та нар түүнийг хараагүй ч түүнийг хайрладаг. Эдүгээ та нар түүнийг харахгүй байгаа ч түүнд итгэдэг. Та нар хэлхийн аргагүй алдраар дүрэн баяр хөөрөөр ихэд баярлдаг. Ингэхдээ та нар итгэлийнхээ үр дүнд сэтгэлийн авралыг олж авч байна. Петр олон газараа сайн мэдээг тараасан. Тэгээд тэр газрууд руугаа үг явуулсан, загтал явуулсан. Та нар түүнийг хараагүй ч түүнийг хайрладаг. Аврагдсан хүн Бурхны хайрыг өмссөн учраас эзнийг хайрладаг. Энэ ертөнцийн юунаас ч илүү эзнийг хайрладаг. Та нар түүнийг хараагүй ч түүнийг хайрладаг. Эдүгээ та нар түүнийг харахгүй байгаа ч түүнд итгэдэг. Үгээр итгэдэг, үгээр дамжуулан. Та нар хэлхийн аргагүй алдраар дүрэн баяр хөөрөөр ихэд баярлдаг. Тесалоник чуулганд Илч Петр сайн мэдээг тарахад зарим хүмүүсийн сайн мэдээг хүлээж авсан. Тэр хүмүүс үгээр хэлхийн аргагүйгээр баярлсан байна. Үгээр илэрхийлхийн аргагүй баяр хөөр гэдэг чинь энэ ертөнцийн хүмүүсийн мэдэрдэг баяр хөөрөөс өөр шүү дээ, тийм ээ? Зарим нь одоо их мөнгөтэй болохоор, их хөрөнгөтэй болохоор баярлдаг. Тансаг байшинд гоё амьдрахаараа баярлдаг. Луг 16 дээр нэг баян хүн нийл ягаан өнгийн нарийн нэгсэн байлгаа хувцас өмсөж өдөр бүр найрлан цэнгэдэг байвал гарч байгаа. Гэхдээ тэр баян жигсэн өгсөн. Үхээ таашаа явсан бэлээ. Тамийн гал таягдсан. За тэрийн баян сэтгэлэн байдал нэг удахгүй байгааз. Зарим нь нэр төртэй, эрх мэдэлтэй болцоод их баярлдаг. Тэр жигсэн яг үүндээ нэг удахгүй. Ямар ч хэрэггүй зүйл. Зарим хүмүүс үнэхээр үцэглэнтэй байдаг. Тэгээд ихэнх хүмүүс одоо атаархаал их гоё магтдаг. Гэтэ цэцэг хүртэл жоохон байж байгаа л хагдраад хатдаг. Сургаалт үс 31:30 дээр дур булаан байдал хуурамч гоо үцэглэнч хоосон. Цэцэг хүртэл ганддаг. Тэгэхээр тэр зэгс нэг сайхан зүйл биш байгааз. Энэ ертөнцийн хүмүүс энэ ертөнцийн зүйлээр баярлдаг. Тэр жинхэнэ баяр хөөр биш. Тэр чинь жоохон байж байгаа л унтарчдаг юм. ертөнцийн хүмүүс их мөнгөтэй болох юм бол баян болох юм бол жаргалтай болно, баяр хөөртэй болно гэж бодож эд хөрөнгөнд шуналтаж амьдэрдэг. Гэтэ сургаалт үүсдэр юу гэж гардаг вүлээ? Хөрөнгөтэй болох гэж өөрийгөө бүх туйлдвал ухаалаг бай. Тэр бодлоосоо татгалцсан. Хоосон зүйл гэсэн энийг. Эд гэдэг чинь нүдийг олзолдогч харамгц зайлдаг. Жигүр хүртэл ургаад бүргэд мэд тэнгэрт оддгоо. Далуучтай болвол нисэд яваад өгдөг. Тэм юмд ингээд байнга дурлаад байж болох нь. Луг 12:19 дээр нөгөө баян чинь олон жилийн турш хэрэглэх хөрөнгө надад байна. Өөрийгөө амраа ид зугаац. За сүнс нь одоо тэрийг идэж ууж зугаац болов.
Тэгэхгүй шүү дээ. Бурхан тунд мунхаг чи. Яг энэ шөнө амийг чинь чамаас нэх болно. Тэгвэл чиний бэлтгэснийг хэн эзэмших вэ? Өөхөх махбодынхоо төлөө ил баялаг хураагаад хэсэггүй хугацаанд дараа Бурхантай уулзах бэлтгэлээ хийхгүй яваад байгаа хүмүүс үнэхээр мунхаг юм. Аврагдсан хүн тийм юмар баярлаад баясаад яваад аж болохгүй. Бидний сүнс аврагдсан болохоор үгээр илэрхийлэхийн аргагүй баяр хөөрөөр ихэд баярлдаг. Инхтэд нар итгэлийнхээ урдын сэтгэлийн авралыг олж авнаа. Бид нар нүглээ уучлуулсан. Бид нар Диваажинд орох баттай найдвартай болсон. Бид нар Бурханы хүүхэд болсон. Сүр жавхлантай өвийг авна гэж Бурхан биднэрт амласан. Энэ дэлхийд амьдарч байгаа хугацаанд Бурхан бидэнтэй хамт байна. Ариун сүнс биднэртэй хамт байж биднийг сахиж биднийг удирднаа. Үүгээр баярлах хэрэгтэй. Баярлаж байна. Үргэлж баяртай байна. Гэмнүглээ тайлж хайсан бидний сүнс баярлан цогцон эснийг хаарна. Тэнгэрс залран буй Есүс эзнийг үрд баясан хүндэлдэг. За энэ баяр хөөрэ алдаж болохгүй. Гөрөглөх үедээ ганцаардах үедээ энэ магтнагд болоод бүжиглээрэй. Тэгм бол та бүхний шаналаад байгаа юм таны сэтгэлийг зовоогоод байгаа юм байхгүй болчихно. Аврагдсан үер нь яагаад ганхирдаг юм бол доо? Ганхирах шаардлага байхгүй шүү дээ. Ядуу байсан ч, хүмүүс үзэн яддаг байсан ч, ямар ч нөхцөл байдал итгэгч хүн орсон шантраа зөвхрөөд байх шаардлага байхгүй. Яагаад вэ? Эзэн хамт байгаа үстэй. Тийм учраас үргэлж баяртай бай гэж тушаасан. Биднэрт баяр хөөртэй байх олон шалтгаан байна шүү дээ. Бидний сүнс аврагдсан, бид нар мөнх амьтаа болсон, бид нар Бурханы хүүхэд болсон. Өвчин тусч үхэхээс юунд найгаад байгаа юм бэ? Үхэл эзний өмнө очиж шүү дээ. Өвчин туссан ч баярлах хэрэгтэй. Тийм ээ, ядуу байсан ч эзэн найдаж амьдрч болно шүү дээ. Үүгээрээ баярлах хэрэгтэй. Хүмүүс намайг үзэн ядаж, хүмүүс намайг хавцсан ч эзэн намайг хамгаалж байгаа. Тийм учраас санаа зовоодох шаардлага байхгүй. Ийм хүний баяр хөөр талархал үгүй болохгүй. Тийм учраас үргэлж баяр хөөртэй бай гэсэн. Ганцхан сайхан үедээ баярлал. Баярлаад бай гэж хэлээгүй шүү дээ. Үргэлж бүр тасралтгүй байнга баяр хөөртэй бай гэсэн. Аврагдсан хүн баяр хөөрөө алдаж болохгүй. Аврагдсандаа баярлаж. Мөнх амьтаа болсон доо. Ариун сүнс хамт байгаад нь Бурханы хүүхэд болсон доо. Баярлаж. Баярлах юм олон байгаа үстэй. Исая 61. Исая 61-ээс харъя. Жарныгийн 10. 10-ыг хамт уншъя. Би эзэн дотор ихэд багтан сэтгэл минь миний Бурханд баярлана. Сүйд залуу цэцгийн хэлхээгээр чимэж сүйд бүсгүй үнэн чулуугаар гойдог шиг тэр намайг авралын хувцаар хувцаслаж зөвхт байдлын нөмөргөөр бүтээв. Исая иш үзүүлэгч ингэж хэлсэн байна. Би эзэн дотор ихэд багтан ихэд баярлнаа. Сэтгэл минь миний Бурханд баярлнаа. Тэр намайг авралын хувцаар хувцаслаж бохир гмийн маань хувцсыг тайлж авралын хувцс зөвхт байдлын нөмөргөөр намайг бүтээж хувцассан. Сүйд бүсгүй үнэн чулуугаар гойдог шиг, сүү залуу цэцгийн хэлхээгээр чимдэг шиг. Хормын үеэр сүү залуу цэцгийн хэлхээгээр өөрийгөө чимэж сүйд бүсгүй үнэн чулуугаар өөрийгөө гойдог тийм. Яг л түн шиг эзэн намайг авралын хувцаар хувцассан. Тэгэхээр одоо бид хүм баярлах хэрэгтэй. Би эзэн дотор ихэд баярлнаа. Аврагцсан дараа баярлж байгаа. Уул надад аврагцсан дараа чинь баяр хөөр уул нь байнга байх ёстой. Гэхдээ та бүхэн яаж байна?
нөгөө баярлжсэн чинь баярлжсэн нөгөө сайхан баяр хөөр нь одоо унтарцсан уу? Аврал бол үгүй болохгүй. Гэхдээ баяр хөөр жоохон эвгүүдэх юм бол байхгүй болчдөг. Бид нар энэ дэлхийн ертөнцийн бүх зүйлийг, эд баялагийг, бүх юмыг өөрийн болгосон хүмүүсийг хараад бид нар бол эзнээс юутай ч зүйрлэжгүй баяр хөөргийг үнэтэй зүйлийг авсан. Ийм зүйлийг авчид ертөнцийн хүмүүст байгаа зүйлийг хараад бид хүн атаархаад шаналаад иж болох юм уу? Болохгүй ч тийм. Энэ дэлхийн ертөнцийн хүмүүс ямар нэг юмтай болчоод баярлж хөөрж байгаа нь жоохон хүүхнийг тоглоомтой болчоод тийм тоглоомтойсонтой гоё хөөрвөл тэр тоглоомоор тоглож байгаа тоглоомноос болоод муудалцж байгаатай л адилхан. Энэ ертөнцийн юу ч биш зүйлсээс болоод тэрнийг олж авахгүй л тэрний төлөө ингээл тэмцэлдэл өрсөлддөг. Бид нар тийм байж болохгүй. Бид нэр үүр далуу болохгүй, үүрдийн баяр хөөргийг авсан. За Библийн Хабакук номноос харъя. Хабакук 3, Мика, Нахум, Хабакук. Хабакук 3-ийн 17. Хабакук 3-ийн 17. 17-18-ыг хамт уншийе. Хэдийгээр инжирийн мод цэцгэлээгүй, усан үзмийн модч үржимсгүй, чидууны ургац гарахгүй, талбайд хүнс огт ургахгүй байсан ч хашаанда хонгүй, сарвчандаа өхөргүй болсон ч эзэн дотор би баясан хөрж, авралынхаа бурхан дотор баярлана. Тань чи юучгүй хаваа байсан байгаа үстэй. За Бабилонд онцлогдож байж байгаад эргэж ирсэнийхаа дараа энэ үгийг бичсэн. Хэдийгээр инжир мод цэцгэлээгүй, усан үзмийн модч үржимсгүй, чидууны ургац гарахгүй, талбайд хүнс огт ургахгүй байсан ч хашаанда хонгүй, сарвчандаа өхөргүй болсон ч юу ч байхгүй гэж байхгүй байсан ч эзэн дотор би баясан хөрч, авралынхаа бурхан дотор баярлнаа. Юу ч байхгүйсэн ч авралынхаа бурхан дотор би баярлнаа. За итгэгч өөрийгөө голоол би яагаад ийм ядуу байдаг юм болов? Би яагаад ийм өрөвдөлтөй амьдрах ёстой юм болов? За өөрийгөө ингэж боддог хүн байдаг уу? Ядуус ерөөлтэй гэдгийг та бүхэн бодож үзсэн үү? Ядуус сайн мэдээ тунгалагдана. Сүмсэндээ ядуус ерөөлтэй. Тэнгэрийн хаанчлал тэднийх юм аа. Баян байсан бол та аврагдахгүй шүү дээ. Би ч гэсэн хүүхэд байгаасаа ахвалаад их ядуу амьдэрсэн. Тухайд би маш их зовсон. Гэхдээ одоо ингээд бодоод үзэхээр ерөөл байсан. Ядуу амьдрал маань надад ерөөл байсан. Бурхан надад өгсөн ерөөл байсан. Би баян айлын хүү болж төрөөд одоо ингээд баян том орнууд байдаг шүү дээ. Америк, Европын том орнууд. За тэр орнд төрөөд мундаг сургуульд ороод тэгэл тансаг ингээд сайхан амьдарч исэн бол яаж аврагдах юм бэ те? Аврагдаж чадахгүй шүү дээ. Хэсэггүй хугацааны дараа үхэл там руу ороод дуусна. Тиймэрхүү юмд атарах хэрэг байхгүй шүү дээ. Тэгэхээр бид хүн тийм биш байгаадаа талархах хэрэгтэй. Надад юу ч байхгүйсэн ч би авралынхаа бурхан дотор баярлнаа. Энэ баяр хөөрөө алдаж болохгүй. Энэ баяр хөөр чинь үргэлж байх хэрэгтэй. Үргэлж баяртай бай гэсэн. Ямар ч зовлон, ямар ч бэрхшээл тулгарсан. За юм гэж бодох уу? Ядуу болсон ч, өвчин туссан ч. Өвчин туссан модул тийм ээ.
үсрэл үхэн шүү дээ. Үхэх юм бол яг эзний ночин. Эзний хүсэл бол амьдран, эзний хүсэл биш бол энэ биеийн орхиол эзэн рүү очиж юунд нь санаа зовоод байдаг юм бэ? Эзний моторт өөрийгөө бүрэн даатгаад баяртай амьдарч болно. Тийм учраас үргэлж баярл гэсэн. Энэ үг чинь ямар ч нөхцөл байдалд орсон баярлаа гэсэн. Баяр хөөр алдаж болохгүй. Баяр хөөртэй бай гэдэг чинь эзний тушаал. Ямар ч шалтгаангүй баярл гэсэн юм уу? Гэхдээ баяр хөөртэй байх бүх нэгүсэл шалтгааныг бидэнд өгөө үстэй. Ариун сүнс дотор маань байна. Эзэн намайг хамгаалж байна. Удирдах байна. Хэсэг хугацаанд энэ ертөнцийг орхиод явах юм бол би Бурхны суу алдартай улс руу орно. Бурхны бидэнд өгсөн зүйлсүүдийг бодоод үзэх юм бол баярлах шалтгаан зөндөө байна. Гэтэл бид нар тэрийг мартаад өмнөө байгаа зүйлээ хараад тэрнээс бол уйлал, унжаал, инээгэл ингээд байх юм бол Бурхны дургүй өрнө. Биднэрт юу ч тохиолдсон бай бид нар баярлаж чаднаа. Чадхаар хүмүүс. Дуулал 37. Дуулал 37-гийн 4-ийг харъя. Дуулал 37. 4-р ишлэл. Хамт уншия. Эзэнд баярлагтун тэр чамд зүрхний чинь хүслийг өгнө. Эзэнд баярлагтун. Эзэн баярлагтун гэдэг чинь юу гэсэн үг юм бэ? Эзэн байгаад баярлаа гэсэн үг. Баярлах зүйлээ эзэн дотроос хай гэсэн үг. Өөр орчуулган дээр эзэн дотроос баярлах зүйлээ хай гэж гарч байгаа. Бид нар Бурхан дотор байгаадаа баярладаг шүү дээ. Мөнхийн ам, найдвар, Бурханы хайр, агуу нэгүслийг бид нар авсан. Эзэн биднэртэй хамт байна. Эзэнд баярлагтун тэр чамд зүрхний чинь хүслийг өгнө. Бурханаар баярлвал Бурхан бидний чин сэтгэлээсээ хүсэж байгаа зүйл болон бид нар хэрэгтэй зүйлийг Бурхан бүгдийг нь биелүүлж өгнө. Тийм учраас биднэрт эзэнд баярлагтун гэж хэлсэн байна. Мөн Исая 58-ийн 14. Исая 58-ийн 14. Хамт уншия. Чи эзэн дотор баяр хөөргийг олно. Би чамайг дэлхийн өндөрлгүүдээр аялуулна. Эцэг Яаковын чинь өв хөрөнгөөр би чамайг тэжэн гэж эзний ам айлтжээ. Энэ үгэн дээр чи эзэн дотор баяр хөөргийг олно гэсэн үг гарч байна. Бурхан дотор баяр хөөртэй байх хэрэгтэй. Бид бүхний баяр хөөр, баяр баясгалан эзэн дотор, Бурхан дотор байгаа. Эзэн дотроос баяр хөөргийг олж баярлах хэрэгтэй. ертөнцийн хүмүүсийн хүсдэг дуртай юмнуудыг олох гэдэг шаардлага байхгүй. Тэр чинь жинхэнэ биш. Хэсэг хугацаанд дээр унтарна. Бурхан дотор баярлаа. Христэд итгэж хүнд ямар ч ажил тулгарсан, яаж зовсон, яаж ч хавчигдсан бид бүхэн эзэн дотор баярлж явах хэрэгтэй. Яв 22-ийн 26 дээр ийм үг гардаг. Учир нь тэгэх аваас чи төгс хүчит нэгний таалалд оршиж нүрээ бурхан өд өргөх болно. Төгс хүчит нэгнээр баярлаж. Төгс хүчит нэгнээр баярлаж нүрээ бурхан өд өрг. Бурханаараа баярлаж, бурханаараа ханаж нүрээ бурхан өд өргөх хэрэгтэй. ертөнц рүү нүрээ өргөж болохгүй. Нехемия 8:10 дээр учир нь эзний баяр баясгал нь та нарын хүч чадал юм аа. Эзнэр баярлдаг хүн хүч чадалтай байдаг. Ядуу байсан ч хүчтэй байдаг. Зовж байсан ч хэцүү байдалд байсан ч хүчтэй байдаг. Ямар нэг юм өөрийнх нь хүслээр болохгүй байх, бүтэхгүй байх гэд би ядуу байна гэд хүмүүс намайг үл тоожно гэд
бороонд норсон дахиад шиг миний өстө тавлим да гэл. Тавлин чи яаж байгаа юм бэ? Ингэж гомдлох хэрэггүй. Есүс бол бүтээгч тэгсэн ирнэ. Энэ ертөнцийн хүний биетэйгэр бууж ирсэн. Есүс хүн биш шүү дээ. Филиппо 2-ын 7-8 дээр хүн төрхийг олсон тэрээр өөрийгөө дорд болгож үхэлд загалмайн үхэлд хүртэл дуулууртай байв гэсэн үг гардаг. 30 жил ядуу мужааны хүүхдээр амьдэрсэн. 3 жил хагасан туршид ядуу боловсралгүй шавнартайгаа Есүс хамт явсан. Есүсийн 12 шавийг та бүхэн бодод үзтээ. Гаднах дүр төрхийг нь харах юм бол тэдэнд хүн үзэж харчмаар юм байсан уу? Хүмүүс үл тоодог байсан. Хүмүүс ядуу боловсралгүй гэж үл тоодог байсан. Хүмүүс үл тоодог дотор ураагч загасчд байсан. Ядуу боловсралгүй шавнараа 3 жил хагасын турш дагуулж явангаа Есүс маш их завсан. Есүс ч гэсэн хүний харц булаах зүйл байгаагүй. Исая 53 дээр биднийг татахуйц дүр төрх түүнд алга байваа гэсэн үг гардаг. Тийм учраас евдэн шашны зүтгэлтнүүд Есүсийг маш их дорд үздэг байсан. Бид нэр тийм их юмнаас болоод хүмүүс намайг гадуургаж байна, хүмүүс намайг үл тоож ийн гэд унжгаад шантраад иж болохгүй. Би чинь Бурхны мэлмид үн хүндтэй. Дуулал 49-ийн 20 дээр юм гардаг. Үн хүндтэй ч үл ухаарах хүмүүн бол өхөж өөхөх адгуустай адил. Исая 49:5 дээр би эзний мэлмид алдар хүндтэй. Бурхны мэлмид алдар хүндтэй. Бурхан намайг хайрладаг. Ийм байхад юунд нь санаа зовд юм бэ? Үйлс 16-аас харъя. Үйлс 16 22. Арван 16-гийн 22-оос 25 хүртэл. Үйлс 16-гийн 22-оос 25. Хурсан олонч тэдний эсрэг босчээ. Тэргүүн захирагчид тэдний хувцсыг хүү татаад саваагаар жанчхыг тушаалаа. Ийхүү зодож жанчаад тэднийг шоронд хийж сайтар манахыг хуйг тушаав. Тушаал авсан хуйг тэднийг дотоод гиндэнд хийж хөлийг нь дөнгөлжээ. Шүн дундын үед Паул Силас хоёр залбирч Бурханд магтуу дуулж байгааг хоригдлууд сонсоцгоож байлаа. Паул Силас хоёр Филиппод очиж сайн мэдээ тарааж агаад баригдсан бүх хувцсыг нь хүү татаж саваагаар жанцсан. Хувцсыг нь тайлж байгаад саваадаж жанчж байгаад шоронд орсон. Газар дорох шоронд орсон. Хөлийг нь дөнгөлсөн гэж нь хөдлөх боломжгүй болгосон гэсэн үг. Хөлийг нь гацаасан. Тэгсэн чинь шүн яасан гэж байна? Шүн дундын үед Паул Силас хоёр залбирч Бурхны магтан дуулсан байна. Тэнд өөлсөн гэж байна уу? Бурхан минь ээ, бидний ертөнцийн сайн мэдээг тарааж хахад яагаад ингэж бид нэр дашуурдуулаад байгаа юм бэ? Та яагаад биднийг ингэж орхисон юм бэ? Ингэж гомдсон уу? Ингэж би яагаад ийм хувь тавилантай юм бэ гэж Бурханы өмнө гомдсон уу? Тэгээгүй байгаа үстэй. Бид нэр эзний төлөө, сайн мэдээний төлөө зөв зохистой амьдарч байна гэж Бурхан биднийг үзэж байгаа гэд Бурханы магтан дуулсан байгаа үстэй. Магтан дуу Яков 5:13 дээр хөгжилтэй хүн магтан дуулдаг гэсэн үг гардаг. Хөгжилтэй хүн магтан дуулдаг. Гунигтай хүн, сэтгэлд нь санагдсан байгаа хүн яаж магтан дуулах юм бэ? Харин энэ Паул болон Силас хоёр магтан дуулан залбирсан байна.
Тэгтэл шоронгийн суурийг дөргиосон хүчтэй газар хөдлөлт болсон байна. 착고가 튀었던 게 다 Бүх хаалганууд нь нээгдээд хүн бүрийн гав дөнгөн мултарч унсан. 그날 밤에 간수 Тэр шөнө шоронгийн харгалзагчийн гэр бүлийнхээ аврагдсан. 우리가 Тэгэхээр бид нэр ямар ч нөхцөл байдалд байсан эзэн хамт байгаа гэдэгт итгэж 믿으면은요 어떤 고난과 итгэвэл ямар ч зовлон бэрхшээл тулгарсан 그 슬퍼할 필요 없어요. гуниглахгүй 고난도 하나 зовлон бурхан өгдөг. Зовлон дотроо баярлах хэрэгтэй. 고난 중에도 하나님을 Зовлонтойдоо бурхан талархаж. Филиппо номноос харъя. Филиппо 2:17. Филиппо 2:17. Филиппо 2:17. 만일 Хэдийгээр би та нарын итгэлийн дахил ба үйлчлэл дээр чинь ундаан үргэл болон асхагдж байгаач би баяртай байж та бүхэнтэй баярлан хөөрнө. 18-ыг хамт уншия. Үүнчлэн та нарч баяртай байж надтай хамт баярлан хөөрөөрэй. Илч Паул 사도는요 이 말씀을 기록할 때는 энэ үгийг бичгтээ Ромын шоронд байсан. 옥중에 같이 있으면서 Шоронгоос Филиппо чуулганы ахын дүст энэ загтлыг бичсэн. 그래서 만일 Хэдийгээр би та нарын итгэлийн дахил гэж байна. 하나님께 헌신하는 순종하는 시간을 말합니다. 믿음의 제물과 봉사 위에 Дахил ба үйлчлэл дээр чинь 내가 나를 관대하는 өөрийгөө би ундаан үргэл болгон асгаж байна гэж байна. Ундаан үргэл гэдэг чинь 게 제물을 때 Бурхны өмнө цус асгадаг дахил. 쏟아 드리는 것이 관제예요. 너희의 믿음 Та нарын итгэл болон үйлчлэл дээр би өөрийгөө ундаан үргэл болгон асгаж байна. 너희들 위해서 너희와 함께 내 피를 Би та нартай хамт өөрийнхөө цусыг 너희 өргөж асгасан ч та бүхэнтэй хамт би баярлан хөөрнө гэсэн. Үнэхээр бас аимшигтай үг хэлсэн байгааз. 빌립보 성도들 Филиппо чуулганы ахын дүүс их зовлон амсч байсан. 빌립보 성도들은 바울 Гэхдээ Филиппо чуулганы ахын дүүс Илч Паултай хамт 바울을 섬겼어요. олон зовлонг туулж 내가 나 сайн мэдээлэлтэй үйлчилсэн. 관계와 같이 너희 봉사를 위해서 내가 쏟아 바쳐도 나는 Би та нарын үйлчлэл дээр өөрийгөө ундаан өргөл мэт асгаж байна. Би 기뻐하리라. баяртай байна. 기뻐하고 나와 함께 Та нар ч гэсэн надтай хамт баярлан хөөрөөрэй гэсэн. 에 갇혀 있는 바울 사도가 밖에 Шорон дотор байсан Илч Паул шоронгийн гадна байгаа ахын дүүстэй баярлаа, баяр хөөртэй бай гэдэг үгийг тасралтгүй байсан. Паул үнэхээр баяр хөөртэй байсан. Шоронд байсан ирнэл хизээ өгөх нь мэддэхгүй байсан ч эзэн үргэлж өөртөө хамт байгаа гэдэгт итгэж ингэж баярлдаг байсан байна. Филиппо 4:4 4장 4절을 4:4-ийг бүгдээ харцгаая. 4:4 4장 4절 хамт уншия. Эзэн дотор үргэлж баярл. Би дахин хэлий баярлах тун. 다시 말하노니 기뻐하라. Эзэн дотор үргэлж баярл. Би дахин хэлий баярлах тун. 말하노니 기뻐하라. Шоронд байгаа хүн шүү дээ. Шоронд байгаа хэрнээ гадаа байгаа Филиппо чуулганы ахын дүүс чөлөөт хүмүүст баярлах тун. Надтай хамт үргэлж баярлах тун гэсэн байна. Шоронд байгаа хэрнээ Илч Паул үргэлж Бурхны нэгүсэл ба хайранд 사랑 안에서 баярлаж амьдардаг байсан байна. Баярл. Христэд итгэж бид нар 구원받아서 기뻐하고 аврагдаад баярлаад эзэн хамт байгаад баярлаад 영원한 мөнхийн найдвартай болсондоо баярлаад Бурхан биднэрт тусалж биднийг удирдах байгаад баярлдаг хэрнээ жоохон зовлон тохиолдонгууд нөгөө баяр хөөр байхгүй болчдөг. Өстө миний тавилан өстө яагаар ийм байдаг вэ гэл. 그 고난 중에도 Зовлон дунд ч гэсэн эзэн хамт байгаа гэдэгт итгэхэд баярлах хэрэгтэй үстэй. 항상 Үргэлж баярл гэж эзэн тушаасан. 하셨잖아요. 근데 Баярлахгүй байх чинь 주님이 эзний тушаалыг 명령하신 것을 сөрж байна гэсэн үг. 거역하는 거예요. Жохон сонинж гисэн баярлахгүй байх чинь эзнийг харахад гим нүгэл болно. Яагаад вэ? 왜?
Муу мийгүү гэсэн баярлгээд хэлцгээд хахад ягаад баярлахгүй байгаа юм? 예? 우리는 기뻐할 수 있는 Биднэрт баярлах хангалттай шалтгаан байгаа. 그 있잖아요. 증거가 있잖아요. 그 이유가 있잖아요. Зүгээр л учир зүгөө баярлаж хэлээгүй шүү дээ. 그런 게 아닙니다. 전에 Тэр үед Солонгосын Дайны өмнөхөн 2 хүүгээ алдсан Сон Янвон гэдэг пастор байсан. Сүнчонд болсон Йосуны бослохын үеэр нэгэн залуу 청년이 Сом 손양원 목사 Янван пастрын хүүг нь матаж бариулаад 2 хүн хоёулаа амиа алдсан. За тэгээд ажил явдал нь болсон чинь номдэр ингэж гарч ирсэн л та. Сун Янван пастор оршуулгын цууны араас бүжиглээд яваад исэн гэж байгаа. 아니 Тэгсэн чинь хүмүүс юу вэ ч одоо 2 хүүгээ та алдчихад байна. Оршуулгын эсэллийг нь хийх гээд оршуулгын цуу явж явах чи яагаад та бүжиглээд байгаа юм бэ? Солиот юм уу? Солиорцсон юм уу гэсэн байна. Тэгсэн чинь тэр пастор 2 хүмүүс бурхны өмнө очисон. Бурхан одоо тэрч байгаа. Тийм учраас би баярлаж байна. Тэгээд би бүжиглэж байна гэсэн. 그리고는 자기 아들을 Тэгээд тэр пастор өөрийнх нь 경찰이 잡아 хүүхдүүдийг матсан 그 청년은 хүнийг одоо цагдаагаас суллаж аваад цагдаатай очиж уулзаад энэ миний хүүхдийг алсан хүн гэж цагдаагаас одоо гуйсаар хагаад аваад 아들을 고발해서 죽게 한 тэгээд өөрийнх нь хүүхдүүдийг матаж 아들로 삼았어. алуусан тэр хүнийг өөрийнхөө хүү болгож өргөж авсан бодит түүх. Тэгээд тэр Сонён пастрын бичсэн хайрын цөм бөмбөг гэдэг ном байдаг. 정말 Дайсны хайр гэсэн энэ хүн үнэхээр хайрлсан. 죽은 두 2 хүүгийнхээ оршуулгын эсэл дээр энэ пастор бүжигсэн. Та бүхэн ингэж чадах уу? За бид нэр ингэж чаддаг юмаа гэхэд ямар ч зовлон бэрхшээл тулгарсан шаналлах хэрэггүй. Бурхан хамт байгаа гэдэгт итгэх юм бол баярлаж чадна. Тийм учраас Үйлс 5:41 дээр 일절에 보면은 элчнэр 주님의 түүний нэрийн төлөө доромжлогдсон зовхон зогстой хэмээн үздэгэн 기뻐하면서 тэд баярлалдан зөвлөлөөс гарч явлаа гэж гарч байгаа. 떠났다는 말이 있어요. Матай 5-аас харъя. 5장 보겠습니다. 마태복음 Матай 5:11 1절 5:11 12-ыг уншия. Надаас болж та нарыг хүмүүс доромжилж, хавчиж, та нарын эсрэг зүсэн бүрийн ёрын муу юм худлаар ярихад та нар ерөөлтэй. Тэнгэрдэг шагналч нь агуу учир баярлацгаа. Мөн хөөрөн баясацгаа. Учир нь та нараас өмнө байсан иш үзүүлэгчдийг тэд ийхүү хавчсан юм. Есүс ингэж хэлсэн байна. Надаас болж та нарыг хүмүүс доромжилж, хавчиж, та нарын эсрэг зүсэн бүрийн ёрын юм худлаар ярихад та нар ерөөлтэй. 복이 있다. 주님의 이름으로 Эзэн нэрээс олж муулуулах юм бол ерөөлтэй гэж байна. Баярлаж хөөрцгөө гэж байна. Тэнгэрдэг шагналч нь агуу юм а гэсэн байна. Та нараас өмнө байсан иш үзүүлэгчдээ тэд ийхүү хавчсан юм а. Эзэн нэрээс олж доромжлуулж хавчигдах юм бол тэнгэрд очиод авах шагнал нь ихэ гэсэн байна. 전에 선지자 Та нарын өмнө байсан иш үзүүлэгчдийг хүртэл тэд тэгж байсан. 너희도 선지자와 같이 같은 그 Та нар иш үзүүлэгчтэй адилхан шагналыг авах болно. Ингэх юм бол иш үзүүлэгчтэй адилхан шагналыг авах болно гэсэн. Бид нэр сайн мэдээнээс болоод хүмүүсээр үзэн ядагдаж хавчигдах үе байдаг. Хохирох ч үе байдаг. 공산주의 국가에 Одоо коммунист засаглалтай улсуудад итгэгч хүмүүсийг их хавчдаг. 슬렘 다른 Муслим шашин бас зарим нэг өөр шашинтай хүмүүст сайн мэдээ тарааж агаад эвгүүдэх юм бол амиа шалдах аюултай. Би энтгэгт нэг удаа очсон чинь нэг пастрын гарын жоохон ингээд сонь болцсон байсан. 다치가 Гэмтсэн байсан. Яагаад ингэсэн бэ гэж асуусан чинь 자기가 тэр хүн хинди шашинтай хүмүүс сайн мэдээ тараасан гинэ. 전도를 해서
Тэгээ сайн мэдээ тараагаад тэр хүмүүс нь баптизм өртсөн. Тэгсэн чинь нэг шөнө өөр нөгөө хиндэ шинтэй хүмүүс гэрт нь хурж ирээд энтгэх хүмүүс ч нөгөө гэрээ хус модоор ингэж ерөөд нь ингээл барьцдаг юм лээ. Тэгэл дотор нь амьдэрдэг. Тэгээ ханыг нь нэвтж орж ирээд хутгалсан гэж байгаа. Тэр үед нь гараараа хааж агаад гараа хатгуулсан. Яг үг шахсан гэсэн. Одоо ч гэсэн сайн мэдээ тарахын бол ийм аюултай газрууд байгаа. Улс төр шашны хувьд тийм ээ. Муслимчууд байна. Муслимчуудад бас сайн мэдээ хамаагүй тарих юм бол амиа алдах аюултай. 그래서 그 복음을 전하다가 Сайн мэдээ тарааж агаад хэцүү байдалд ордог хүмүүс зөндөө байгаа. Харин бид нар тийм байхгүй шүү дээ. Бид нар бол чөлөөтэй байна, амгалан байна. Тэгсэн ч гэсэн бидний ч гэсэн амсдаг зовлон байгаа. 그 고난 당한 Зовлон амссан ч баярлах тун гэсэн байна. Та нарын өмнө байсан иш үзүүлэгчдийг ч гэсэн тэд тэгсэн гэсэн. 1-р Петр 4:11-ийг харцгаая. 1-р Петр 4:11. 12 юм байна. 4:12. 12:13. Хамт уншия. Хайрт хүмүүс минь та нарыг сорихын тулд дунд чинь ирдэг галт сорилтыг та нар ямар нэгэн хаширгалтай юм тохиолдсон мэт бүү гайх. Харин Христийн зовлон хуваалцдагтаа баярл. Ингэснээр мөн түүний алдар илчлэгдэхэд та нар хөөрөн баярлах юм. 즐거워하고 기뻐하게 하려 함이라. Та нарыг сорихын тулд дунд чинь ирдэг галт сорилт гэсэн байна. Бурхан итгэж хүмүүсийг шалгадаг. Дэд хууль 8 дээр Бурхан Израилийн ард түмнийг Египтээс гаргаж ирээд өөрийнхөө амласан Канаан руу оруулдаг. 광야에서 Гэхдээ тэднийг цөлд өсгсөн, хоолсон, цангасан ямар нэгэн зовлон бэрхшээлийг тэдэнд өгсөн. Энэ нь 그들이 하나님의 말씀 Бурханы үгийг тэд сахихгүй үгүй гэдгийг сорихын тулд байсан юм а гэсэн. Аврагдсан хүнийг Бурхан сорьдог, дасгалжуулдаг. 하고 합니다. 너희를 Та нарыг сорихын тулд дунд чинь ирдэг галт сорилт гэсэн байна. Төмрийг 시를요 тариалангийн багаж юм уу аль эсвэл одоо хурц илтэй 불 가운데 집어 ил дулахын тулд гал дундаа хайлуулж агаад дээрээс нь алхтаад нэг гал руу игээл нэг ус руу игээл нэг гал руу игээл нэг ус руу игээл тэгж агаад маш тийм ээ батбах тариалангийн багаж болгодог аль эсвэл дайны зэвсэг болгодог. Бурхан биднийг дасгалжуулж агаад ямар ч зовлон бэрхшээл тулгарсан тэрийг давах хэмжээний итгэлтэй болгох гэж 여기 실현하라. галт сорилтонд оруулдаг гэж байна. Галт сорилтонд орох юм бол хачирхалтай юм тохиолдсон мэт бүү гайхаа гэж байна. 그리스도의 고난 Христийн зовлон хуваалцдагтаа харин баярлаа гэсэн байна. Ямар ч зовлон бэрхшээл тулгарсан. Яагаад ийм зүйл тохиолдчихв? Бурхан намайг дасгалжуулах гэж ийм сорилтыг, ийм шалгуурыг өгсөн байна гэж бодоод баярлаж хөөрцгөө гэсэн байна. 그리스도의 Христийн зовлон хуваалцдагтаа баярлах тун. 즐거워하라. 이는 그의 영광을 나타내실 때 Ингэснээр мөн түүний алдар ичлэгдэхэд та нар хөөрөн баярлах юм а гэсэн. 주님으로 말미암아 Эзнэр дасгалжуулагдж байгаа хүн 주님의 영광 эзний алдар суур орох үед Бурхан тэр хүнд онцгойлон шагнал өгнө. Онцгой шагнал өгнө. 영광을 받을 것을 받을 Алдрыг аавна гэдгээ мэдэж баярлаж хөөрцгөө гэсэн байна. Үргэлж баярл. Үргэлж ямар ч шалтгаангүй ингээ яваад гэж хэлээгүй шүү дээ. Ямар ч зовлон бэрхшээл тулгарсан эзэн хамт байгаа. Эзэн туслан гэдэг нэгүслийг санаж баярлах хэрэгтэй. Энэ бол Бурханы хүсэл. Үргэлж баярл. Үргэлж баярлах чинь Бурханы хүсэл. Ямар ч зовлон бэрхшээл тулгарсан миний тавилын юм да гэдэж болохгүй. Тавилан чи яаж хаад байгаа юм бэ? Эзэн ямар их зовлон амссан бэлээ. Элчнэр ямар хэцүү нөхцөл байдалд байсан бэлээ. Тэд нар сайн мэдээ тарааж агаад үхтлээ явсан. 주님을 믿는 Эзэн итгэх итгэлээсээ болж зовлон амссан, соригдсон, шалгагдсан.
Тийм учраас бид нарыг баяр хөөртэй бай 그리고 두 번째 쉬지 말고 гэж хэлсэн байна. За хоёр дахь нь тасралтгүй залбир. Баяр хөөртэй байгаа хүн баяр хөөртэй болсон хүний дараагийн хийх ёстой зүйл нь залбирах. Залбирал бол Бурхантай нөхөрлөх, нөхөрлөл. Бурхантай нөхөрлөх юм. Бурхантай ярилцах юм. Эхнэр нөхөр хоёр өдөржингөө хамт байгаа хэрнээ юу ч ярихгүй байлаа. 부모와 자녀가 Эцэгийнх нь хүүхэдтэйгээ хамт байгаа хэрнээ юу ч ярихгүй байлаа. 또 안 해. Энд чинь ямар нэгэн болсон гэсэн үг үстэй. Эзэн биднийг залбирахад дуртай байдаг. 하나님과 Бурхан өөртөө нь юм ярихад дуртай байдаг. 또는 하나님과의 Залбирч нь бурхантай нөхөрлөх юм. Залбир гэж хэлсэн. Тасралтгүй залбир. 쉬지 말고 Тасралтгүй залбир гэж бидэнд хэлсэн. Луг 18. 봄 18장 Луг 18 дээрээс харцгаая. Луг 18. Луг 18-ийн 1-ээс 8 хүртэл. 1절부터 Би уншаад өгье. Сэтгэл алдрахгүйгээр байнга залбирах ёстойг тэдэнд ойлгуулахын тулд тэр ийм нэг сургаалт зөвлөл айлдав. Нэгэн хотод бурхнаас үл эмээдэг хүмүүсийг хүндэлдэггүй шүүгч байжээ. Тэр хотод нэгэн бэлэвсэн эмэгтэй байв. Тэр эмэгтэй шүүгчдэр очиж арцалдагчаас минь намайг өмгөөлөөч гэдэг байлаа. Шүүгч туслахыг удтал хүсээгүй боловч дараа нь өөртөө хэдийгээр би бурхнаас эмээдэггүй хүмүүсийг хүндэлдэггүй боловч энэ эмэгтэй амар заяаг минь үзүүлэхгүй. 이 과부가 나를 번거롭게 하니 Түүнийг өмгөөлөхөөс эстэгвэс тэр үргэлж ирээд надад төв удах байх гэжээ. 와서 나를 괴롭게 하리라 하였나이다. Тэгэд эзэн шудраг бус шүүгчийн юу хэлснийг сонс. 재판관의 Тэгвэл өөрт нь хандан өдөр шөнөгүй хашрах өөрийн сонгосон хүмүүсээ бурхан өмгөөлөхгүй гэж юу. 자들의 원한을 풀어주지 Тэр тэднийг удтал хойшлуулна гэж юу. Би танарт хэлье. Тэр даруйд нь бурхан тэднийг өмгөөлөх болно. Энэ үгэн дээр сэтгэл алдрахгүйгээр байнга залбирах ёстой гэж байна. Ямар нэгэн зовлон тохиолдох үед үргэлж залбирах хэрэгтэй. Сэтгэл алдарч болохгүй. Залбирал бол залбирах юм бол заримдаа тэр даруй хариулт нь ирдэг. Заримдаа 1 сарын дараа, 2 сарын дараа 지난 후에 기도 залбирлын хариулт нь ирдэг. Зарим залбирал бол өгөхийнх нь яг өмнө биелдэг. Би нэг ном уншсан чинь 그런데 기도하는 사람은 실망하지 않고 끝까지 ийм гарч исэн. 그래서 여기 불의한 재판장 있죠. За энэ үгэн дээр 억울한 일을 당해서 нэг шудраг бус шүүгчийн дараа гарч байна. Нэг бэлэвсэн эмэгтэй хурж ирээд хүсэлтийг маань та биелүүлээд өгөөч гэсэн байна. Энэ шүүгч болохоор хүмүүсийг үл тоодог. Бурханаас эмээдэггүй. Баячуудын гуйлтыг биелүүлчих юм бол баячудаас их мөнгө авна шүү дээ. Гэтэл энэ ядуу бэлэвсэн эмэгтэйд юу ч байхгүй. Тэгээ сонсохгүй байж үжээснэ. 가서 얘기하니까 내가 Энэ хүслийг нь гүйцэлдүүлэхгүй бол намайг байнга зовоох юм байна. Амар зайг минь үзүүлэхгүй юм байна гэд хүсэлтийг нь биелүүлдэг. Тэгингээ та нар тэгингээ юу гэж хэлсэн бэлээ? 재판장도 Шудраг бус шүүгчийн юу хэлснийг сонс. Тэгвэл өөрт нь хандан өдөр шөнөгүй хашрах өөрийн сонгосон хүмүүсээ тэр өмгөөлөхгүй гэж юу. 아니 속죄 Тэр тэднийг удтал хойшлуулна гэж юу. Бид нэр бурханд байнга залбирах хэрэгтэй. Хэд удаа залбирч үзчихэд болохгүй байх юм бол бурхан сонсохгүй юм шиг байна. Бурхан намайг тоохгүй байх шиг байна. Ингээ залбирхаа зогсоогоод идэг. Тэгээд ээж болохгүй. Үнэхээр хүсэж байгаа зүйл байгаа бол чин сэтгэлээсээ залбирвал 얼마나 인내심 хэрэг төвчээртэйгэр бурхан залбирч үнэ гэдгийг хардаг. 실망하지 말고 Шантарч зөвхөрлөгөө эцэг хүрэл залбирвал бурхан залбирлыг сонсдог. 그래서 Луг 11:9-дэр би танарт хэлье. Гуй тэгвэл танарт өгөгдөн. Хай тэгвэл та нар олно. Тогш тэгвэл та нарт нээгдэнэ. 사람이 악한 사람이라도 자기 Ёрын мөн хүн хүртэл өөрийнхөө хүүт сайн зүйлийг өгөхөө мэддэг. Талахгүй хт нь могоо өгөхөө, чул өгөхөө. Загасгүй хт нь могоо өгөхөө. 악한 사람이 Ёрын мөн хүн хүртэл өөрийнхөө хүүхдэд сайхныг өгөх юм мэддэг. Тэр тусмаа 너에게 эцэг чинь та нарт сайхныг өгөхгүй гэж юу? 말씀하시면 성령을 주시 Ариун сүнсийг өгөхгүй гэж юу? Ариун сүнсээр туслах болно гэж хэлсэн. 간절히 기도
Тэгэхээр бид хүн чин сэтгэлээсээ Бурханы өмнө залбирах хэрэгтэй. Иохан 16:24 дээр Есүс шавнартаа 너희가 이제까지 одоо болтол та нар нэрээр минь юу ч гуйгаагүй гуйвтун. Баяр баясгалан чинь дүүрэн болохын тулд та нар хүлээн авна. Эзэн залбир гэсэн. 주님이 Эзэн нэрээр залбирах юм бол эзэн сонсноо. Тийм учраас баяр хөөрөөр дүүлэн болно гэсэн. Залбирах юм бол Бурханы баяр хөөрөөр дүүрдэг. 일이 있을 때 Хэцүү зүйл тохиолдох үед, зовлон тохиолдох үед шантраад бууж өгөш эзэн залбирах хэрэгтэй. Залбир гэж бидэнд хэлсэн. Дасралтгүй залбираа гэж хэлсэн. Яагаад дасралтгүй залбир гэсэн юм бэ? 연속적으로 기도해라. 예? 아침에 일찍 기도. Өглөө эртлэн босож залбираад, өдөр залбираад, унтахаас өмнө залбираад, цаг зав гарах тоолондоо залбираад, 계속 기도는 залбирлыг амьсгалтай адилхан гэсэн. Амьсгалахгүй бол болохгүй шүү дээ. Залбирлаа зогсоож болохгүй. 여러분 저 미국에서 Америкийн Лос Анжелес, Нью-Йоркоос 비행기가 Солонгос руу явах гэж 14 цаг онгоцоор явдаг. Олон хүн ачаал, олон ачаа тээвэрлэл онгоц ирдэг үстэй. 그런데 그 비행기가 지금 Гэтэ тэр нисэх онгоцуудыг хаана явж байна? Хар салхи салхилаад ямар нэг асуудал орцоогүй байгаа. За ингээл байнга мэдээлэл явуулдаг. Долгионоор мэдээлэл явуулдаг. 1 минут л мэдээ тасарчих юм бол ямар нэгэн осол давар гарчуу яач үйчүүгээл бөө юм болдог. Тэгэхээр байнга мэдээлэл ингэж дохио явуулдаг. 우리 기도는 Бид нар Бурханы өмнө яг ингэж л байнга залбирах ёстой. Бурхан тэр нь дуртай. Бурхан биднэртэй ярилцах дуртай, үнэхээр дуртай. 하나님과 교제하는 Залбирал гэдэг чинь Бурхантай нөхөрлөх юм. Өөрөөсдийнхөө сул дорой зүйлийг Бурханд хэлээд Бурханы тусламжийг гуйх хэрэгтэй. Гуй тэгвэл та нарт өгөгднө. Гуй тэгвэл өгнө гэдэг. Яков 4:2 дээр та нар гуйдаггүй учраас та нарт байдаггүй гэсэн. 기도를 Залбирахгүй байвал юу ч өгөхгүй. 얻지 못 Байхгүй байгаа чинь гуйхгүй байх юм а гэж байна. Та нар гуйдаг хэрнээ ягаад авч чадахгүй вэ? Та нар махбодынхоо өсөлт ачаалан төлөө гуйгаад байгаа учраас Бурхан өгөхгүй байгаа. Бид нэр зайлшгүй хэрэгтэй зүйлээ чин сэтгэлээсээ гуйх юм бол Бурхан сонсно. 기도하면 들어주는 Залбирвал сонсъё гэдэг нь шүү дээ. Ягаад залбирахгүй байгаа юм бэ? Тэгээд дуулал 145 сарын дуулал 145. Зон 45-ын 18. 18-19-ийг уншия. Эзэн өөрийг нь дуудагч бүхэнд, өөрийг нь үннээр дуудагч бүхэнд ойр билээ. 하는 모든 자에게 Тэрээр өөрөөс нь эмээгчдийн хүслийг биелүүлдэг. Тэдний хаширхыг нь бас сонсдог. Тэднийг авардаг. 들어서 구원하시리로다. 여호와께서는 자기 Эзэн өөрийг нь дуудагч бүхэнд чин сэтгэлээсээ залбирахыг хэлж байгаа. Өөрийг нь үннээр дуудагч бүхэнд ойр билээ. Чин сэтгэлээсээ залбирдаг хүнтэй Бурхан ойр байдаг. Бурхан энэ үний залбирлыг биелүүлнэ, сонсно гэж байна. 자기를 경외하는 자 Тэрээр өөрөөс нь эмээгчдийн хүслийг биелүүлдэг. 우리가 하나님을 Бид нар Бурханд итгээд Бурханы хүслийн дагуу амьдрыг гэх юм бол Бурхан бидний хүслийг биелүүлнэ. Тэдний хаширхыг нь бас сонсдог, тэднийг авардаг. 하나님이 우리의 기도를 Бурхан бидний залбирлыг сонсно гэж байна. 하나님 우리 기도 Бурхан бидний залбирлыг сонсно гэж байна. Тэгэхээр ямар ч хэцүү зүйл тохиолдсон. Бурхан даатгаад байнга залбирах юм бол Бурхан сонсно. 얻지 못하면 구하지 Та нарт яагаад байхгүй байна вэ? Залбирахгүй байгаа болохоор байхгүй гамаа. Залбирахгүй байх юм бол Бурхан сонсохгүй. Гуугаад байгаа хэрнээ авахгүй байгаа бол өөрийнхөө махбодын төлөө, хүсэлт ачааллын төлөө буруу гуугаад байна гэсэн үг. Харин Бурханы хүслийн дагуу гуйх юм бол Бурхан сонсно. Дуулал 17-гийн 1-дээр шударгын хэргийг сонсооч. Эзэн
Миний хаширхыг анхаараач худал хуурмаггүй уруулын залбирал сонороо тавиач. Шударгын минь хэргийг сонсооч гэсэн байна. 하나님께 기도할 때 Бурхан залбирж байгаа хүн мэдээж худлаа хэлэхгүй шүү дээ. 진실하게 Чин сэтгэлээс залбирж байгаа бүх хүнтэй бурхан ойр байдаг. 정직하게 하는 부르짖음이 Бурхан шударгын хэргийг сонсдог. Худал хуурмаггүй уруулын залбиралд сонороо тавиач гэсэн байна. 우리가 하나님 Бурханы өмнө зөв залбирахын тулд бидний амьдрал цэвэр байх хэрэгтэй. 입술에서 나오는 기도를 Худал хуурмаг уруулаас гарч байгаа залбирлыг бурхан сонсохгүй. Колосе 4:2 дээр өөрсдөө залбирал зориул. 기도에 Залбиралдаа талархалтай сэргийг багтун. 생활은 신앙생활이 Залбирж байгаа хүний итгэлийн амьдрал сэргийг байдаг. Ер нь хэрэг залбирч байна? Өөрийнхөө төлөө, гэр бүлийнхээ төлөө, чуулганыхаа төлөө, аврагдсан ахын дүүсийнхээ төлөө, 나라를 위해 улс орныхоо төлөөсөн залбирах ёстой. Залбирах сэдв бидэнд үнэхээр их байна. Тийм учраас Самуэль 사무엘은 Израилийн ард түмэнд ингэж хэлсэн. Үүнээс гадна эзний өмнө та нарын төлөө залбирахаа болох тийм нүглийг үйлдэх надаас хол байг. 기도하기를 Залбирахаа болохыг гэм нүглээ гэж байна. 기도를 Залбирвал бурхан сонсно. Залбирахгүй байх нь, залбирахаа болох нь гэм нүгэл гэж байна. 기도를 안 하고 기도하기 싫은 제 Залбирахаа болох нүглийг би үйлдэхгүй гэж Самуэль хэлсэн байна. Есүс 예수님은 маш их залбирсан. Өөр шөнөөр залбирсан, шүнжэнгөө залбирсан, уулан дээр гарч ганцаараа залбирсан. Луг 22:39 дээр Есүс шавнартайгаа дадсан ёсороо чидүн өөлөөд гарч залбирсан. Дадсан ёсороо бүр зуршил болцсон байсан. 그래서 Тэгэхээр энэ залбиралдаа бүгдээ жоохон хичээнгүйлэн хандах хэрэгтэй, хичээх хэрэгтэй. Дасралтгүй залбир гэсэн. Уул дахиад нэгийг хэлэх хэрэгтэй. Цаг байхгүй. Дараа л оръё. Тэгэхээр энэ жигсэн 주님의 эзний тушаал. 명령입니다. Үргэлж баяртай бай. 기뻐해야 Бидэнд баярлах шалтгаан олон байна штэ. Бид нэр даанч мартчихдаг. 기뻐하는 생활 Баярлах хэрэгтэй гэж байна. 기뻐하는 Баярлаад байх юм бол бурхан дуртай байна. Бид нэр баярлвал эзэн бидний хүч болно. Учир нь эзний баяр баясгалан та нарын хүч чадал юм а гэсэн тийм. Мөн дасралтгүй залбираа. Дасралтгүй залбирах шалтгаан ч гэсэн биднэрт үнэхээр их байна. Тэгвэл бурхан бидний залбирлыг сонсно. Бурхан биднэртэй нөхөрлөх үнэхээр дуртай. Хоёул жоо ярилцъя гэдэг бурхан. Ээж аав нь хүүхэдтэйгээ өдөржингөө хамт байгаа хэрнээ юу ч ярихгүй байлаа. Тэгвэл энэ одоо хэвийн үзэгдлөө. Хэлмээр байгаа юм аа хэлээд гой хөгжилтэй юм яриад 대화하는 гой ингээл юм ярих дуртай байдаг үстэй ээж аав нь. Бидний бурхан авч игсэн бид нартэй нөхөрлөхийг хүсдэг. Бид нэр залбирах юм бол бурхан бидний залбирлыг сонсох үнэнхээр дуртай. Залбирахгүй байх чинь 안 주신다고 했는데 구하라 주신 гуй тэгвэл өгнө. Гуйхгүй байх юм бол өгөхгүй. Дасралтгүй залбир. 기도하기를 Бид хүн дасралтгүй залбирах хэрэгтэй. Залбирцгаая. 기도하겠습니다. Өршөөнгийн бурхан амен. 하나님이 Бурхан таны төлөөсөн түүхийн төгсгөлийн цаг үед энэ ертөнцийн олон хүмүүсийн дундаас биднийг төрүүлж дуудсан эзэм нь баярлалаа. Үлдсэн амьдралаа Бурханы ариун хүсэл дотор Бурханы баярладаг ажлын төлөө үлдсэн амьдралаа дуулууртай өнгөрүүлэхэд та туслаарай. Бурханы бидэнд өгсөн энэ агуу нэгүсэлд үргэлж баярлан талархаж Бурханы алдрын төлөө үлдсэн амьдралаа өнгөрүүлэхэд тусалж бидэнд хэцүү зүйл тохиолдох үед үргэлж Бурхандаа найдаж залбирахаа зогсоодоггүй хүмүүс болж амьдрахад эзэм нь та биднийг хамгаалж өгнө. Эзэн Есүсийн нэрээр гуйн залбирлаа. Амен.